Hello everyone, and it's again another live cooking class. As you can see, I'm wearing my apron today, so it means I'm gonna cook today. And I'm cooking today actually our Christmas party that's gonna happen in our office for our customers and our team members. I usually try to do it earlier in the month because of, it's a busy month, holiday month, so it's always, busy, everybody gets busy. So this video I'm gonna do in dual language. It's gonna be Mongolian and English, so I don't have to repeat myself in another video. So bear with me, it's gonna be in two languages, okay? За сайн байцгаана уу? Өнөөдөр бид нэр манай офис дээр манай шинэ жилийн одоо Christmas-ийн баяр тэмдэглэсэн пари манай юун дээр болно, офис дээр болно. Тэгээд манай кастомерууд, манай консалтангууд, манай продуктыг сонирхож байгаа ч гэсэн хүмүүс ирж хоол идээд бид нартай уулзаад шинэ жилийн уур амьсгал эхлэхэд бид нар бэлтэж байна. Тийм болохоор өнөөдөр би ойролцоогоор 20 хүн ирнэ гэж тооцоолоод хэдэн төрлийн хоол хийж байгаа. Тийм болохоор өнөөдрийн энэ хоол маань ерөнхийдөө би цаг хагасын дотор ганцаараа өөр надад энэ тусалж байгаа хүн байхгүй, манай 11 настай 9 настай хүүхдүүд энэ миний камерыг хаяа наашаа цаашаа хөдөлгөж өгнө. Тэгтээ ерөнхийдөө миний өнөөдрийн хийх хоол маань ерөөсөө ойролцоогоор 20 хүнд хангалттай хоол. Дээрээс нь ерөөсөө ганцаараа ингэ галтайгоон нэг цаг хагасын дотор хийх боломжтой. So I'm gonna cook today 1, 2, 3, 4, 5 dishes, all under an hour and a half. It's all by myself in my kitchen, and my kid's gonna just help me out with moving my camera here and there while I'm cooking, okay? So today's dishes are, I'm gonna do one rice dish, one curry, instead of chicken, I'm actually using turkey today. So it's curry turkey, shepherd's pie, Russian potato salad, red cabbage salad, and that's it. So it's all gonna be done by me in my kitchen, okay? За өнөөдрийн 5 хоол маань будаатай нэг хоол хийж байгаа. Curryтэй, turkeyтэй curry chicken-ийн оронд би curry-тэй turkey хэрэглэж байгаа. Shepherd's pie гэдэг төмсний хурцмал, манай нийслэл салаад, тэгээд байцаатай салаад. Ингээд ийм төрлийн 5 төрлийн хоол өнөөдөр би ганцаараа цаг хагасын дотор өөрийнхөө галтгоонд өнөөдөр хийж та нарт үзүүлэх гэж байна. За хамгийн ихний амархан хурдан ингээд шууд хийгээд залгаа тавиад болох хоол маань будаатай хоол маань. Энэ бол манай салаад мастрын будаа гшаагч байгаа. Окей, 5 литр ордог. За энэ дотор маань ганцаар будаа гэхгүй шүл мөл мах шарах хуурах их бүх юм хийж болно. Ерөнхийдөө мультиварк гэж ойлгож болно. За энэ дотор би юу хийх вэ гэхээр би будаа уурсан байгаа. Цагаан будаа. So I'm putting in my washed white rice. I'm not using today any other rice. I just had in my house, I only had white rice. So I'm just gonna be using white rice. So it's around 2.5-3 cups of white rice, okay? За ойролцоогоор нэг жижиг аягаар ярих юм бол 3 аяг, том аягаар ярих юм бол нэг ойролцоогоор 2 аяг будаа хийсэн байгаа. Also I left in the water my split beans, so I soaked it overnight. За энэ болохоор миний нөгөө bean гэдэг юм шар юм вандуу байгаа. Энийг би шүн жиндээ усанд ингээ хонуулаад цэвэрлээд бэлтцсэн байгаа. So it's around, I'm gonna let the water out a little bit. Тийм болохоор энд нэг ойролцоогоор 4 жижиг аяг, 3 том аяг вандуу байгаа. So there are around maybe small 3 cups, maybe bigger 2 cups of split beans soaked overnight. So I'm gonna add that into my white rice. You know, beans are the great source of fiber and protein and all that stuff. So if you are vegetarian, you need to incorporate a lot of different types of beans into your diet. За та нар вандуу төрлийн вандуу улаан, хар, шар, ногоон, янзын боор гэл янзын өнгөтэй вандуунууд байдаг. Би өнөөдөр энэ чинь юм шар өнгөтэй юм вандуу хэрэглэж байна. За вандуу яагаад биднэрт хэрэгтэй юм бэ гэхээр нэгдүгээр fiber ихтэй, хоёрдугаар нөө
одоо баг идмээр байгаа хүмүүс байх юм бол энээс бас протеин авч болно. Тийм болохоор би энэ вандо өөрийнхөө энэ хоолнд өнөөдөр хэрэгжилж байгаа. Ерөн баг будаанасаа баг вандо нь илүү их байгаа. За тэгээ ерөнхийдөө би хумсаараа хэмжих юм бол зүгээр яг нэг хумсны юутэй усаа тааруулаад. So I added just the plain water in here. I'm gonna add a little bit of turmeric. So I'm gonna add a little bit of turmeric. I'm trying to maximize, nutrition and flavor and everything else. За би энэ будаандаа жоохон turmeric хийж байна. Тийм аль болохоор би ногоо эрүүл тал руугаа тий аль болохоор хоолыг амттай эрүүл болгохын тулд янз янзын бас нэмэлт одоо тий амтлагчуудаа яг тохируулаад бас энэ дотроо бас хийчихэж байна. And at the end of the cooking time, I'm gonna add green peas to it to make it more colorful, okay? Сүүлийн 15 минут ингээд манай будаа гшаагч яг нөгөө 20 минут дутуу болохоор 20, 18, 15 гэж тоолоод эхэлдэг. Яг нэг 15 минут, 18 минутын өмнө болохоос нь өмнө би онгоолгоод энэ ч нөгөө ногоон ванду хийгээд гоё энэ будаага гоё өнгөлөг гоё өнгөтэй болгоод одоо мэдээж баяр болж байгаа юм чинь те гоё ногоон өнгөтэй болмоор байгаа учраас тэрийг би сүүлд хийн одоо бол хийхгүй одоо бол ганцхан будаа вандугаа хийцмэ. So I just added beans, yellow split beans and white rice to it. I'm gonna add a teaspoon of butter. It can be butter, it can be ghee, doesn't matter. Okay, and that's it. I'm gonna cover. Where's my cover? Oh, here. I'm gonna cover it and set it on rice to setting. And before the end of the 15 minutes, the last 15 minutes, I'm gonna add my green peas to make it nice and colorful, holiday festive look. So I'm gonna add green peas afterwards, towards the end of the cooking time, okay? So I'm gonna take my rice cooker and plug it in. So I set it on the rice to setting. Манай будаа агшаагчуд яг будаа агшаадаг rice-ыг 2-оос бага аягуул rice-ыг 2-оос дээш аягуул rice 2 гээд тохируулгатай. Тэр тохируулгаа тавиад одоо ингээд будаа мартаас гээ. Одоо ингээд өөр юм хийхгүй будаатай, okay? So that's it. We're done with the portion with one of our dishes. It starts cooking. Number 2 dish that I'm going to work on right now is my shepherd's pie. I already started, Sophia, can you come here closer and hold this like this? Hold the camera like that, just like that. Okay. Okay. Би энэ ч нөгөө төмсний хурцмал хийхгээд энэ ч юу хийсэн байгаа? Нөгөө татсан маха болгож байгаа. 450 градус дээр манай electric skillet дээр 450 градус дээр татсан маха би энэ ч шараад ерөнхийдөө миний мах бол бүрэн болчихсон. Okay. За тэгээд мах болчихсон учраас одоо энэ махан дээрээ би ногоонуудаа нэмэн. Яг бол мах гэдэг маань мэдээж илүү арай жоохон удаан болно. Ногоо маань хурдан болно, тийм үү? So shepherd's pie, I basically preheated and my skillet to 450 degrees. Added my ground beef here, so it's all nice and browned. It's ready to go. It's completely cooked. So all I'm gonna do is right now add onions. За одоо би сонгоно нэмжээ. Би сонгон хийх дуртай. Сонгон гэдэг маань нэгдүгээр витамин минералаар бас зүрхэнд сайн, зүрх судсан сайн. За ингээд сонгоно ичлээ. And then on top of my onions, I'm gonna add all the, my peppers. So these are yellow, orange, and red peppers. These are sweet peppers. They're not spicy peppers. These are basically they come in packages like that. So these are the sweet peppers. Энэ халуун юу биш шүү. Pepper биш шүү. Дандаа нөгөө нэг олон жижиг нөгөө өнгөтэй тий улаан шар orange өнгөтэй нөгөө юунууд байдаг шүү дээ. Тийм болохоор энийг хийж байгаа энэ бол тийм spicy нөгөө халуун бод биш. Чихэрлэг амттай юу байгаа. За энийгээ би ингээ махан дээрээ ингээд юу яагаад нэмж өгөөд махтаага жоохон ингээ шараад болгоод өгнө.
За одоо юун дээрээ махан дээрээ ногоо нэмсэн учраас би одоо температура 350 градус дээр арай багасгана. Одоо мах болцсон учраас бид нар тийм өндөр температур дээр хоолыг шаардлагагүй. Тийм болохоор одоо ногоо нэмж байгаа учраас би температура 350 градус дээр багасгаад өгч байна. За энэ дээр би одоо амтгчуудаа хийж бодно. Тийм болохоор одоо би энэ ч давс. Here. So now I'm adding all the spices. So I added my peppers and my onion. Okay. Did you know that yellow colored veggies are great for your health? It has a lot of great vitamins, but also it helps you with the production of calcium inside your body. So make sure, especially, female woman should be eating a lot of yellow colored fruits and vegetables, okay? За эмэгтэй хүмүүс одоо ийм шар болон удбар шар өнгөтэй ногоонууд, жимснүүд сайн идчихэж байгаарэ. Яагаад гэвэл нэгдүгээр биенд төрөл витамин нэмэхээс гадна одоо ясны энэ кальци эдгэрт бэхжүүлэхэд энэ шар болон удбар шар өнгөтэй ногоонууд аюул сайн байдаг. Тийм болохоор өөрийнхөө хоолнд энэ олон төрлийн юм өнгөтэй ногоонуудыг хийж идээрэй. So I'm gonna add a little bit of paprika. Just a little bit of paprika. Okay. And I'm gonna add 1 piece of bay leaf. За дээрээс нь би энэ ч нөгөө даврын навч нэмээд ногоон дээрээ хийчлээ. Okay, let's go to my salad master machine now. За энэ дотор би бас одоо аль болохоор л олон төрлийн ногоо идэх гээд байгаа шүү дээ. Би тийм болохоор энэ хүнснийхаа хучмал дээр би юу яагаад 2 номер дээр салат мастрын 2 номерын машин дээр зукини хулга. Нэгдүгээр гой шүүстэй болно. Нөгөө тийм нөгөө юуны махчин бас нөгөө нэг юу яатсан нөгөө жижигэлцсэн нөгөө махчин жоо харгу болох гээд байдаг. Тийм болохоор ингээ зукини жижиглээд 2 номер бол perfect. Okay. Ингээд зукинигээ жижиглээд бас махан дээр нэмж өгнө. За энэ дээр одоо би юу нэмэх вэ гэхээр төмсний хучмал юм чинь төмсөө нэмэн тий. Okay, now we're gonna add of course we are doing shepherd's pie, so we need potatoes, yeah? So instead of doing mashed potatoes separately in another container, we're gonna do everything in one pot. So this is very easy, time-saving thing that you can do. All you need to do at the end is just take a fork and just mash the potatoes on top. That's it, and just add cheese on top, okay? That's all we're gonna do. За мэдээж төмсний хучмал дээр бид нэр төмс хийн. Жирийн үед одоо бид нар яадаг вэ гэхээр төмсний хучмалаа бид нэр заагуулчихгүй нөгөө төмснийхаа нөгөө юу бусны хийдэг тийм үү? Нухшаа. Тэгээ дараа магцаахаа босныхаа дараа бид нэр юугээ төмсөө дээр нэмж өгдөг тийм. Бид нэр өнөөдөр тэхгүй. Өнөөдөр бид нэр бүх юмаа нэг тоогонд хийн. Тийм болохоор ахаад 2 номерын салат мастрынхаа машин дээр төмсөө нарийнхан хэрчиж өгөөд. Okay. Нарийнхан хэрчиж өгөөд дээр нь хучиж өгнө. Тэгээд ерөөсө босныхаа дараа зүгээр сэрээгээр дээрээс нь ингэж нухаж өгөөл төмсний нухчин бэлэн. Тэгээд дээрээс нь жоохон чиз цацаад төмсний нухаш айгүй хурдан амархан бэлэн болно. Okay? I think this is enough. Maybe a little bit more potatoes. За жоохон төмс нэмчи. Яагаад гэвэл
би нийс салаатанд хийх гэжсэн төмсөө. Штэрэг хийчих. За ингээд 2 номерынхаа салат мастрын машин дээр төмсөө жижиглж өгөөд за ерөнхийдөө болсон баг гэж бодчихъя. За бид нар энэ төмсөө биш үү те юу махан дээрээ тавьж өгөхөөсөө өмнө бид нар энийг хүүтэн усаар угааж өгнө. За хүүтэн усаар угаагаад цардуулыг гаргана. So before I put it on top of my meat, the potatoes, I'm gonna actually rinse it in the cold water to get the starch out, to make it a little bit more healthier so it doesn't turn into a sugar when we start eating it, okay? So we're gonna rinse in the cold water real quick, okay? So I just washed it. I'm gonna show you in like 5-10 minutes what came out of this potatoes, okay? So it's around 4 large potatoes, maybe 5 medium-sized potatoes, okay? За одоо би энийг угаагаад усанд ингээд сойгоод угаачлаа. Тийм болгоо 5-10 минутын дараа дараа нь би энэ төмснөөс юу гарсныг үзүүлье. За ямар их цардуул гарч байгаа. За энэ дотор бол нэг ойролцоогоор 5 дунд зэргийн 4 том төмсгээд ойлгочихлоо, okay? Okay, so let's go. Sophia, can you hold my camera, please? Can you hold my camera so I can show people? So, come here. That's right there. За ингээд ногоо маань ерөнхийдөө ингээд болчихсон. Ийм их ногоотой төмсний хучмал болох нь аюу олон төрлийн ногоотой. За энэ дээр би болсон спинach хийдэг. Спинach маань төмөр ихтэй. Хүмүүс одоо нөгөө нэг хар нөгөө нэг юу iron casting бинт ч одоо төмөр өгдөг учраас эрүүл мэндэд сайн гэж бодоод байдаг. Тийм юм ерөөсөө байхгүй. Бид нар төмөр аммаар байх юм бол төмрөө ийм ногоон төрлийн гүн ногоон өнгөтэй төрлийн ногоонуудаас авнаа. Тийм болохоор ийм спинach байж болно тий. Эднэрээс бид нар төмрөө энэ ногоонуудаас төмрөө ийм төлөвтэй төмрүүдээ авах болно. За ингээд би спинach дээрээс нь тавиад өгчлөө. Одоо би энэ дээр төмсөө очиж өгье. За нилээ их багтаамжтай байгаа зү тий манай electric skillet бол нилээ одоо би энэ хоолыг 20 хүн идэнэ гэж та нар бодоод үзэлтэй тийм үү тэгэхээр ямар багтаамжтай бэ гэдг нь ойлгомжтой. За ингээд сайн дарж өгөөд төмсөө дээр нь ингээд энэ манай нөгөө 3 квартны дээр ордог ийм жижиг ийм жигнүр байгаа. Ингээд юм хом угаагаад юу яах юу гомон мама идэр хийхэд аюу зүгээр гэдэг. За ингээд хоол маань одоо юу яахад бэлэн болчлоо. Тага таглахад. За тага таглаад ирмэг дээр хоол байж болохгүй тийм болохоор ирмэг дээр байгаа хоолнуудаа сайн авч өгөөд. За юу. За тэгээд одоо би температура 300 градус дээр болгоод хонхоо дуургана. Хонх дуурсны дараа би бүр 200 градус дээр болгоод 15 минут болгоод миний хоол бэлэн болно. Болсон хойно би дээрээс нь зүгээр чиз цацаал ахаал тагаа таглаад тэгэл миний чиз тэр халуун тогоондоо өөрөө юу яагаад бутраад ингээд гоё юу яагаад өгчин. Хайлаад өгчин, окей. За дараачийн хоол. 3 дахь хоол.
So now our third dish, okay? So what I did was I laid my potatoes that I cut on cone number 2, and I lowered the temperature to 300 degrees. It's around medium heat, and I'm gonna wait for my clicking noise for my valve, my nutrition protector. Once I hear the valve clicking, I'm gonna lower the temperature to 200 degrees and set the timer for 18 minutes, and it's gonna be done. Once it's completely done, I'm just gonna put my shredded cheese on top, cover it, and my cheese just gonna melt by itself because the cooker is gonna be still, your skillet is gonna be still hot, so it's gonna just melt on its own. Okay. So all we're gonna do is just wait for the clicking of the valve right now. Okay. So next dish. Our next dish is our potato salad. Okay. So we're gonna change our cones right now. Okay. So we're gonna do, my next dish is actually my curry chicken. So because it's a meat, it's gonna cook much longer. So I'm gonna right now preheat my 5-quart wok. Okay, my 5-quart wok is on my stove right now. So I'm preheating it right now on medium heat. I have actually my turkey here marinated in the curry. I just got this one from Singapore. My friend dealer Judy took me to a grocery store and we got this from Singapore. So I actually marinating my meat with this marinade, okay? За би энэ чи сая Сингапуроос би ийм Indian curry гэдэг ийм хоолны амтлагч авчирсан. Маа найз Сингапурт байдаг манай салаад мастрын дилер энэ айгуу гоё юу гэд надад recommend хийгээд би тэгээ энийг сая Сингапуроос авчирсан. Одоо дэлгүүрүүдээр бас байж магадгүй. Гэхдээ ямар ч curry байж болно тийм үү? Заавалчгүй энэ брэнд гэдэг ах шаардлагагүй. Тэгээ би ерөнхийдөө махаа жижиглээд ингээд энэ curry-ныхаа spice-д ингээд сармис, сонгон, ginger хийгээд энэ ч ингээд marinate хийгээд жоохон хэдэн минут юу яаж байгаа. Махаа амталж байгаа. So I'm marinating my turkey with, it's actually turkey breast. So I'm marinating with ginger, with garlic, and with onion. And I just put this powder, this spice mix on top of it. And it's been marinating probably at least 30-40 minutes right now. And it's ready to cook right now. So I'm preheating my 5-quart wok, okay? Sophia, can you please come with my camera closer to my wok? За одоо би та нарт манай 5 quart-ийн wok дээр яаж одоо хоол хийж болохыг үзүүлье. За би сая 5 quart-ийнхаа wok-ийг энэ сая халаагаад ингээд халаацсан байгаа. Can you do this? Okay, very good. That's it. За одоо миний тоогоо маань одоо ингээд юу яатсан байгаа? Халтсан байгаа. Ингээд ус юу яхаар цацгаар ингээд бөмбөлөг гүйж байгаа. Бөмбөлөг гүйж байна гэдэг чинь одоо хогоо чинь хатаад хоол хийхэд бэлэн болсон байна гэсэн үг. За би энийг арччихъя. За энэ дээр бид нар юу хийх вэ гэхээр бид нар ахаад нөгөө хэрцэн сонгоно хийгээд ямар ч тос хийхгүй. Та нар өнөөдөр анзаарсан уу миний хийж байгаа хоолнууд би ямар ч тос хийгээгүй, ямар ч нэмэлт ус хийгээгүй. Дандаа энэ гарч байгаа энэ шингэн ус бол дандаа өөрийнх нь махнаас нь гарсан шингэн юмнууд эсвэл ногооноос гарч ирж байгаа. Тийм болохоор энэ чинь ерөөсө хоосон ямар ч тос хийгээгүй тогоондоо халуун тогоондоо би сонгоно ичтэй. За энэ сонгоно маань жоохон багаа дахиад жоохон нэмэлт. Мэдээж curry чинь сонгоно ихтэй өгөх зүгээр. За би энэ чи ахаа жоохон нэмэлт сонгон ингээд юу яачлаа. За сонгон маань халуун тогоондоо ингээд ерөнхийдөө орчлоо. За одоо энэ дээр бид нөө curry дотор ингээд юу яасан? Амталсан маха. Амталсан маха хийчлээ. За тэгээд би одоо энэн дээр жоохон давс хийн. Хичнээн жоохон амтлагч хийсэн ч гэсэн жоохон давс хийгээд
перц хийгээд okay. За тэгээд тагаа тагнаачих. За одоо ингээд ерөнхийдөө мах маань ерөнхийдөө ядахтаа нэг 70-80% болсныхан дараа бид нар ногоонуудаа нэмэн, одоо төмс нэмэн, билуун нэмэн, горох нэмэн. Тэгээд бүх юмаа нэмээд ахаад би энэ шүл болон ахаад би энэ соус нэмэд соосоо харж агаад миний энэ соус ер нь хэр зэрэг гарах нь уу гэдгийг харж агаад би ахиж корио нэмэх үгүй юу гэдгээ шийднэ. Тийм болохоор одоо бүгдээрээ энэ мах маань болог. Тэгээд ерөнхийдөө мах маань болсны дараа би шийдвэрээ гаргамаар байна. За ингээд одоо миний chicken маань ингээд болоод эхэллээ тийм үү. За дараачийн хоолндоо орё тэгвэл. За chicken маань ямар ч байсан нэг 5-10 минут би хөдлөхгүй chicken-ээ болгоно. За дараачийн хоол. Тэгэхээр дараачийн хоол маань төмсний салат. За төмсний салаатаа би энэ ч юу яасан ба. Энийг би сайн юундээ нөгөө юм юуны лонг. За энийг би юундээ хийнэ? Curry-ндээ хийнэ. Curry-ндээ хийчих. Дараа нь curry-ндээ хийчих. За би энэ төмсний салаат гэхэд 3 номерын салат мастрын машина 3 номерын машиныхаа 3 номерын хутгийг хийгээд тэгээ би энэ төмснүүдээ энэ ч ингэж хэрцсэн баг. Хавтгай. Нэг ойролцоогоор нэг хагас сантиметрийн хавтгай ингэж хэрцсэн баг. So I'm making a potato salad. So instead of cutting them by hand, I actually cut my potatoes in a 1/2 inch thickness, and I'm gonna use cone number 3 to cut those smaller square pieces. Okay. За тийм болохоор би одоо төмснийхаа салаатыг ингээд яг гоё юм дөрвөлжин юм хэрчилд гарч ирж байгаа. So as you can see, these are the cuts that come out. So it's really nice and easy. I don't have to spend a lot of time cutting my vegetables, okay? So за ингээ бүх төмснүүд одоо би ихчээд дуусгачих. Let me cut through all my potatoes. And then I'm gonna again wash it and rinse it out so I can get rid of the starch, okay? Тэгээд хэрчээд дуусныхаа дараа би төмсөө ахаад хүүтэн усаар угаагаад тэгээд цардуудын гад гаргана, okay? Тана мэдчихэж байгаа хүний биед цардууд ороод юу болдог вэ гэдгийг тэгсэнд ч ороод цардууд чинь шууд элсэн чихэр болж хувирна. Тийм болохоор ялангуяа одоо энэ чихрийн шижинтэй те одоо юу өндөртэй чихрийнхаа хилцлийг одоо анхаарах ёстой хүмүүс байх юм бол ингэж төмс юу яах вэ? Төмсөө угаагаад цардуулыг гаргаж илээрээ. Okay. As you notice also, I didn't peel none of my potatoes, none of my vegetables. They're all skinned on because a lot of nutrients and fiber and minerals, vitamins are located right underneath the skin. So that's why we're keeping all the skin on your veggies, okay? So we're cooking them all together. За тийм болохоор бид нар өнөөдөр хийж байгаа хоолндоо та нар анзаарсан уу юу? Миний хэрглэж байгаа ногоонууд маань бүгдээрээ хальстай байгаа. Би хальсыг хальслаагүй. Сайн угаагаад цэвэрлээд тэ. Тэгээд хальстай нь хэргэлнэ. Яагаад бид нар хальстай нь хэрглэж байгаа юм бэ гэхээр энэ одоо ногооны маань яг хальсных нь яг доод хэсэгт одоо бүх одоо шимт хижээл, минерал, витамин болон одоо тэр файбер эдэр маань яг энэ төмсний маань дотор явж идэг учраас хальсан дотор явж идэг учраас бид нар хальсаа хаяхгүй. Тийм болохоор хальсаа бид нар хайж гэнэ гэдэг чинь шимт хижээлэл хогондоо хаяад байна гэсэн үг, окей? За би одоо төмсөө хэрчсэн. Тийм болохоор төмсөө одоо нэг хүүтэн усан хурдан сойчих. So I'm washing my potatoes right now, and I'm gonna use my
again my 3-quart basket to strain it. За бид нар ингээд төмсөө хүт усанд цаагаад угаачлаа. За дараагийн хийх юм юу вэ гэхээр бид нар ловонгаа. So next one we're gonna cut our carrots for our potato salad. So as you can see, I basically cut my carrot in half. So this is the full carrot. So I cut it in half. So again, 1/2 inch thickness, and we're gonna cut it on the same cone. За би ловонгаа ингээд дахиад 2 ингэж хуваагаад ахаад нэг хагас сантиметрийн өргөнтэй тий. Тэгээд энэ ловонгаа бас 3 номерын коун дээрээ одоо хэрчинэ. Okay? За тийм болохоор энэ төмсний салаад гэдэг маань мэдээж одоо бидний одоо байнгын одоо нөгөө шинэ жил болон тий баярын ширээнжээр байдаг салаатын болохоор би байнга одоо нөгөө бас өөрөө төмсний салаад хийгээд байдгүй ерөнхийдөө бас л жоохон юм баяр маяр гэсэн юмд хийдэг учраас аль болохоор өөрийнхөө амьдралыг, хатгооныхаа амьдралыг амархан болгохын тулд тийм үү? Яаж энэ салаатыг амархан одоо манай салаад мастер дээр яаж амархан хийж болох вэ гэдэг янз янзын аргачлалыг өөрөө туршиж агаад энэ аргачлалаа гаргаж ирээд тэгээ одоо ерөнхийдөө би нөгөө хүмүүс хоолны хичээл зааж өгөхдөө энийг заавалчгүй үзүүлдэг. Тэгээ манай монголчууд маань энэ одоо жол маань айгүй дуртай. Ямар гоё амархан хурдан дээрэс нь амт нь ямар гоё юм бэ гэд хүмүүс аюу гоё дуртай иддэг. Тийм болохоор би та нарт өнөөдөр одоо яаж ногоо ямар ч усгүй жигэнж болохыг үзүүлье. So I'm gonna show you how you can make vegetables with how you can cook vegetables with no water. Okay, how we're gonna steam it with no water. So what I'm gonna show you is I'm gonna bring my electric skillet. За энэ манай арай жижиг electric skillet 10 инчийн жижиг electric skillet цахилгаан тоогоо байгаа. За энэ дотроо би одоо энэ төмсөө хийн. Нөгөө усан сойсон, цэвэрлээд угаацсан төмсөө хийчлээ. За энэ дотор би ловонгаа хийн. За дээрэс нь энэ дотор би горохоо хийн. Би горох нөгөө даавцтай горохонд айгүй дурггүй. Би ерөнхийдөө дандаа энэ хөдөөсөн шинэ горохонд илүү дуртай. So I'm using frozen sweet peas. So I'm gonna put my frozen peas here. Okay. So we pretty much have here two large carrots, 4 medium-sized potatoes, okay, and half of a bag of frozen peas, okay. Okay, on top of that frozen peas, I'm gonna add my eggs. За энэ дээр би одоо нөгөө өндөг бид нар тавьсан. Нийс салаад нэгэд өндөг дандаа тусдаа тоогоонд буцалгаад юу яадаг. Би энэ түүхийн өндөгөө шууд энэ ногооныхаа дээр нь тавьж өгнө. За тийм болохоор би төмсөө хийсэн, ловонгаа хийсэн, горохоо хийсэн тий. За одоо би ингээд түүхийн өндөгөө хажууд нь бас ингээд тавьж өгнө. За. За тэгээд тага таглана. So I did not put any water in here. So I added my potatoes, I added my carrots, frozen peas, and raw eggs, okay? Obviously, I washed my eggs. These are clean eggs, okay? So I washed them. За өндөгөө мэдээж би угаагаа цэвэрлсэн байгаа. Тийм болохоор энэ цэвэр өндөг. За ингээ өндөгөө ногоон дээрээ тавьж өгөөд бүх ногоонууд маань ингээд нэг тогоонд дээрээс нь өндөг маань бас нэг тогоонд ингээд одоо тагаа таглаад би 300 градус дээр тавь. So I'm gonna cover my lid. And I'm gonna put my electric skillet on 300 degrees, okay? 300 degrees, it's the same thing as medium heat on the stove.
So my valve is already clicking here, so I'm going to lower my shepherd's pie to 200 degrees. За миний төмсний хүчмлийн юу хонх маань бүр дуграад бүр дээр бүр ингээд бүр зогссон байна. Тийм болохоор би градусаа 200 градус болгоод тэгээд минутаа 16 минут авахд бол хангалттай гэж бодчихно. За ингээд 16 минут тавиад тэгээд энэ өөрөө 16 минутын дараа өөрөө унтарчихна. So after it's done, the shepherd pie is gonna, after the 200 degrees, I put a timer on for 17 minutes. So after 17 minutes, it's gonna turn off itself and just keep itself hot, okay? When I'm ready to go to my office, I will take it with me, plug it into the wall, and just warm it up at 200 degrees for 5 minutes, and I have a voila, nice hot meal when my guests come into the office, okay? Now I'm gonna set my potato salad for 300 degrees, and I'm gonna again wait for my valve to click, okay? За би энэ нөгөө төмснийхаа салаатыг би 300 градус дээр тавьчлаа. Бас хонх дуурахыг хүлээд тэгээд бүгдээрээ дараачихаа температураа багасгаад бас 15 минут тавиад төмсний салаат маань болно. За одоо бүгдээрээ нөгөө curry руугаа очие. Sophia, can you hold my camera? Okay, so can you hold this like this? За, миний нөгөө curry маань энэ ч ерөнхийдөө болоод буцлаад. За, манай тогоонуудын бариул бүгдээр ингээ авагддаг. Би та нар харж байгаах те тогоо хоол хийхэд бол ерөөс ямарч бариул байхгүй. Би нөгөө тогоогоо барихын тулд одоо бариулаа хийгээд тогоогоо бариад одоо энэ тогоондоо болж байгаа хоолой хөдлөхөд одоо ингээд шууд тогоогоо барихад аюу амар. Okay, pretty much the meat is cooked 50%. За тийм болохоор манай мах маань ерөнхийдөө 50% болчихсон байна. Гэхдээ мэдээж та нар харж байгаа ингээд соос нь нөгөө маханда шингээд орцсон байна. Тийм болохоор би одоо ногоонуудаа нэмээд юу яагаад соосоо нэмнэ гэсэн. За би энэ curry-д болохоор би ийм том хэрцсэн томоор хэрцсэн ийм төмс хийн. So I'm adding my potatoes. So it's pretty big chunky potatoes. So it's for curry, so I don't want them too small. I don't want my potatoes to disappear. So potatoes gonna be pretty chunky. And then on top of that potatoes, I'm gonna add 1 carrot and frozen peas. So let me get my frozen peas. So I'm gonna add my frozen peas. За би энэ төмсөн дээрээ бас ногоон вандуу нэмэн. Өнөөдөр нөгөө шинэ жил Christmas болж байгаа болохоор би ерөнхийдөө юм болгондоо улаан юм уу, ногоон юм уу, ямар нэгэн тийм улаан ногоон өнгөний юм нэмэх гээд үзүүлээд байгаа нь. Яагаад бол баяр болж байгаа учраас би нөгөө бас баяртай зориулаад олон төрлийн ногоо яаж хоолндоо нууж болох уу те. Хүүхдүүд ногоо идэхгүй байна гэдэг. Тэгэхээр ингээд ногоо хоолндоо ингээд янз ногоо ингээд хийчих юм. Ингээд олон төрлийн ногоо ингээд юу яах боломжтой, нуух боломжтой. За ингээд хийчтэй. За энэн дээр жоохон би нөгөө юу хийгээд тэр луун бас хийгээд тэр. Let me cut my carrots. Don't go too far because mommy's gonna be very fast, okay? За би энэ чи 3 номерын нөгөө юу байгаа тийм үү? Тийм болохоор 3 номер дээр биш би 5 дээр хийчихээрэй жоохон. 5 дээр би та нарт ямар гоё кат болтыг үзүүлээ. Ийм долгионтой чипс шиг ийм гоё долгионтой ийм хэрчэлт гардаг 5 дээр. Харж байна үү те? Чипс шиг ийм долгионтой. So I'm cutting my carrots on cone number 5.
to give it a nice shape, like a chips shape, fun shape to it. So it's always fun, you know, when your food looks good too at the same time. Of tasting good and looking good is very, very important to us. So I'm gonna add a little bit more carrots. That's it. Can you move my camera now? За одоо ингээд юун дээр би төмсөн дээр hold it like that. Би одоо төмсөн дээр жоохон лоо нэмж өгөөд. Энэ дээр мэдээж одоо өвлийн цаг болж байгаа. Тийм болохоор би энэ ч нэлээд их сармис. Ginger га нэмж өгч जैन. It's a cold season. A lot of people are suffering from, you know, all kinds of flus and colds and stuff. So I use a lot of garlic and ginger in our foods, you know, trying to boost our immune system. Okay, and I actually have some shredded carrots from my juicing. Би нөгөө juice өглөө олгон хийдэг. Миний juice-нээс үлдсэн нөгөө хайран одоо нөгөө ногоонуудаа хаяхын оронд би ингээд хадгалаад шүл мүл хуурга муурга хоолндоо энэ нөгөө juice-нээс үлдсэн энэ ногоонуудаас хоолндоос хийчихлээ. За ингээд энэ дотроос хийчихье. За одоо тийм болохоор соус маань ерөнхийдөө багассан байгаа учраас би энэн дээр ахаад энэ tikka masala гэсэн юм curry sauce хийж байна. За энэ үлдэгдлийн дотор нь байгаа энэ үлдэгдэл соосоо би энэ ч юу бэлдсэн байгаа. Chicken broth бэлдсэн байгаа. Ийм chicken broth. Тийм болохоор ийм ус хийжсэнаас ингээд ясны шөллөөр баяжуулах юм бол илүү гоё мэдээж амттай болно. Тийм болохоор би энэ ч chicken broth хийгээд so I'm gonna shake it up, get all the sauce from the inside. So I'm adding just a pre-made chicken bone broth. За би тийм болохоор биелэн мэдээж бид нар одоо нөгөө баяр өдөр болж байгаа юм чинь мэдээж бид нар ажил төрөл ихтэй хүүхдүүд гээд гэрийн ажил зөндөө байгаа учраас аль болохоор л өөрийнхөө одоо нөгөө хоол хийх хугацааг аль болохоор амархан болгох те хурдан хоолоо хийх л хамгийн чухал. За ингээд жоохон chicken broth бэлэн шүл ингээд хийчлээ. Тэгээд одоо энийга болгоно. Looks so yummy, yeah? Looks really good. За ингээд манай 5 quart-ийн wok-нд маань жохон би нэмээд жохон перц хийчихье. Одоо нөгөө зөндөө ногоо шүл мөл хийцэн болохоор жохон ахаа жохон перц болон амтлагчаа жохон нэмчих. Ихийг бол хийх шаардлагагүй манай салаад маслаар болж байгаа хоолнууд маань гоё өөрийнхөө амтаар байдаг. За ингээд 5 quart-ийнхаа wok-ыг юу яагаад таглаад одоо мэдээж ахаад бас хонх дуурахыг хүлээн. Хонх дуурсны дараа галаа бүр багсгаж хамгийн бага гал дээр болгоод тэгээд ерөнхийдөө ахаад нэг 10 20 за chicken тэглээ дөрөв болцсон юм чинь ерөнхийдөө ногоо ол нэг энэ тэгээд дээрээс нь дүүрэн байгаа учраас нэг ойролцоогоор 20 минут их бага гал дээр жигнээд тэгээд ерөнхийдөө хоол болчихно гэсэн. Окей, манай curry маань бэлэн. Одоо энэ дахиж гар хүрэхгүй. Одоо би гараа угаагаад салаатанд орлоо. Окей? За одоо ингээ хамгийн сүүлийнхаа хоолнд орцгоё бүгдээрээ.
За одоо би энэ чи салата хийх гэж байна. So pretty much all our foods are cooking right now. Okay. So we are cooking. Rice is cooking. My potato salad is cooking. My shepherd pie is cooking, and my curry is cooking. Okay. So everything pretty much is cooking right now. I don't have to touch anything at this point. Everything is basically cooking on its own. Okay. So let it cook. In meantime, I'm gonna do my cabbage salad. Okay. So I'm using red cabbage for today's salad. That's all I had in my house. So I'm using pretty much, whatever I have in my fridge. За би гараа аваагаад дараачихаа хоолнд оръё. За дараагийн юм байна. Одоо юу гэсэн үг? Байцааныхаа салаатанд оръё. За одоо бид нэр юу хийж байна? Будаа маань болж байна. Төмсний салат маань болж байна. Төмсний хучмал маань болж байна. Curry маань болж байна, тий? Одоо ерөнхийдөө халуун хоолнууд бол бүгд ингээ гарнаас гарчихсан. Өөр одоо би ямар ч юм хийх шаардлагагүй. Одоо би ерөөсөө салаатаа хийгээл тэгэл миний ажил өнөөдөр дуусаа гэсэн үг, окей? За тэгэхээр бид нэр ойролцоогоор хэдэн цагт эхэллээ вэ? Тэгэхэд одоо 2 цаг болж байна. Тийм болохоор одоо би ингээд салаатаа хийгээд дуусчих юм бол галтгооноос цэвэрлээд ерөнхийдөө 3-ын үед би гэрээсээ гараад офис руугаа 4 гэхэд очиод офисоо гоё янзлаад юу яагаад хоолундаа бүх юмаа бэлдээд чимэглээд тэгээд ерөнхийдөө зочид авахд ерөнхийдөө бэлэн болж байна гэсэн. За тэгэхээр дараагийн хоолнд оръё тийм үү? За дараагийн хоол маань. За дараагийн хоолнд орохоос өмнө би та нарт нөгөө нэг төмсний цардуул юу гарч ирж байгааг үзүүлье. За нөгөө нэг угаас нөгөө төмсний хучмал болон төмсний нөгөө юунаас ийм их цардуул гарч ирсэн байна л да. So this is a starch that came out of that potato that I washed for the potato shepherd's pie and potato salad. So all this starch was removed from the potatoes, okay? За тэгэхээр би нөгөө нэг хийжсэн те хоёр төмс угаасан шүү дээ. Тийм болохоор энэ цардуулыг ингээ гаргаад энэ цардуул ийм болчтой би та нарт үзүүлэх гээд тавьчихсан байсан. Окей. За одоо бүгдээрээ салаатанд орцгоё тийм үү? За би өнөөдрийн хийж байгаа салаат маань аюу амархан. Ерөөсөө нэг номерын салат мастер, нэг номерын cone. So we are using cone number 1 for this salad. So I'm gonna use our shredder for our carrots, okay? So I have carrots. I like a lot of carrots in this salad because not only it gives really good, color to this salad, makes it very colorful, but it's also very, very good. So I'm shredding my carrots on cone number 1, okay? За нэг номерын юун дээр ийм нэмгэн яг одоо чорк дээр яаж байгаа юм шиг тий? Чорк дээр яаж байгаа юм шиг гэсэн мөртөө гар хөдөө авахгүй амархан хурдан хүч чадал авахгүйгээр ингээд би одоо 2 бүтэн юуг ерөөсөө минутын дотор ингээд ирчихлээ. Энэ салаат нөгөө дуун хийхэд дуртай нэгдүгээр гоё үзэмжтэй. Гэхдээ дээрээс нь бас энэ салаат маань бас айгу гоё амттай салаат байгаа. Өнөөдрийн зочид маань өнөөдрийн миний хийж байгаа хоолууд маань бас таалагдах бахаа гэж найдаж байна. Окей. За ингээд луунгаа хийчлээ. Окей. За би луунгаа нөгөө том салаатныхаа савнд шилжүүлээ хийчихье. Холиход амаа. За дараагийн юм маань zucchini. Ногоон хулуу. За ногоон хулуу маань ингээд би бас ахаад та нар харж байгаа хальс малсын арилгаагүй.
За ногоон хулуг маань 2 номерын cone дээр. So this is number 2 cone. The same cone that I cut the potatoes for the shepherd's pie. What else did I cut on cone number 2 earlier? And this is a perfect cut for the salads. So this is raw zucchini. This is not cooked. Энэ хулуу маань түүхий шүү. Болцсон хулуу биш, түүхий хулуу байгаа. Хүмүүс ингээ хулууг ингээ салат хийж болдог. Аюу гоё амттай болдог. За ингээ хулуугаа хэрчээд ийм гоё амархан. Ам гоё ийм хэрччихлээ. So zucchini is cut on cone number 2. Okay. So let me transfer to a bigger container so it's easier for me to fix. What else I'm gonna cut on cone number 2? I think that's it. Then I'm gonna use cone number 5. 자, 어떤 다음 номерийн юун дээр хатхан дээр би улаан байцаага ирчих. За, байцааны салат гэдэг маань бас айгүй цаг ордог. Хамаг гар мараа өвчлөн юу хийчихдэг. Одоо ялангуяа олон баяр болох гэж байна. Цагаан сар болох гэж байна, шинэ жил болох гэж байна. Бүх айлууд л ерөнхийдөө байцааны салат хий. Тийм болохоор ингээд 2 ийм байцааг ерөөсөө хэдхэн минутын дотор 1 минутын дотор ингээд ирчээд дуусгах. Хэрвээ танаа гэрт манай салат машин байхгүй бол надтай холбогдоорой. Тэгээ манай машиныг авах боломжтой. Okay. За, би сайн нөгөө байцаа дуусгахаа өмнөөс хэлэхээ мартчихэж. Байцааныхаа голыг та нар иддгүү юу? Болвол одоо байцааныхаа голыг та нар идчихэж байгаарай. Яагаад гэвэл байцааны голонд хамаг шимт хижээл витамин минерал нь агуулгагдчихж байгаа учраас ихэнх хүмүүс зүгээр ингээ юу яагаад хайчдаг тийм үү. Тэгэхээр нэгдүгээр бид нар шимт хижээлээ хайж гэн, хоёрдугаарт мөнгөө хайж гэн тийм үү. Бид нар чинь байцааг жингээр наадаг хамгийн хүн жинийн голтой явж байгаа. So I forgot to, before I cut everything, to tell you about the core of the cabbage. For the core of the cabbage, a lot of people just cut it off and throw it in the garbage. You are throwing away your vitamins, minerals, your nutrition into the garbage, plus your money, because the weight of the cabbage, the main weight is in the core. It's the heaviest part of the cabbage. Plus, it's the most dense, nutrition-wise, most dense area of the cabbage. So please cut it on our Salad Master machine just like that. Cut it into smaller pieces and eat it, okay? So this is my red cabbage, okay? So it's beautiful. Cut really fast and even, nice cut. За ингээд 1 минутын дотор хагас байцааг би ингээд хэрччихлээ. Okay? So it's within a minute or two, I just cut half of the head of the cabbage, okay? So that's it. So I'm going to add that to my big mixing bowl. Okay. What else I have? Cilantro. So I'm going to cut up the cilantro. So I soaked it in the water to get all the dirt and stuff out. За би энэ cilantro монголчууд яншуу гэдэг те. Cilantrог би ингээд усанд дэвтээгээд шороо юуг нь гаргах гээд ингээд дэвтээгээ тавьсан байгаа. За энийг одоо би гаргаж ирээд хэрчээд салаатн дээрээ нэмэж өгнө. За хутгаа авчиг. Cilantro яншуу бол тийм үү бидний биенээс хор гадагшлуулдаг. Ялангуяа ямар хор гадагшлуулдаг вэ гэхээр хүнд металлын хорыг биенээс чинь гадагшлуулж өгдөг гэдгээр cilantro маань шүлэнд, хуурганд те салаатанд ямар л бол ямар хоолндоо аль болохоор төхөөц ихийг хэрэгжилж байгаарэ. Ногоон сонгон те хийдэг шигэ энэ яншуу cilantro бас шүл болон салаат болон хуурга болгон юу л бол ямар хоолндоо би бол бүр бууз муузандаа хүртэл хийдэг. So cilantro has, great properties. All these green herbs have a lot of detoxifying. Not only they taste great and make any dish and every dish very delicious and tasty, but it also has properties of detoxifying your body, getting rid of toxins, especially heavy metal toxins that are sitting in your body. Okay? So за ингээд би ингээд cilantro жижигчээд одоо энэ салаатн дээрээ
ингээд үзүүлье. So I'm mixing all my veggies that I cut already. Okay. And I'm gonna make a very simple dressing. Юуныга байцааныга салаатыг би айгүй амархан аргаар амтлана. За энэ юу болох вэ гэхээр good quality olive oil. So I'm gonna make my own homemade dressing, very easy, few ingredients only, and I'm sure everybody has it in their pantry. Good quality cold press olive oil, organic olive oil, organic apple cider vinegar, okay? And I'm gonna do a little bit of sesame oil, okay, to add a little bit of that touch of the Asian flavors. And I'm gonna, my potato salad is already clicking here. So I'm gonna lower the temperature to 200 degrees. And I'm gonna put the timer for 16 minutes, okay? So it should be more than enough. So potato salad is cooking right now. За төмсний салаатны маань нөгөө хонход бүр юу яагаад бүр ингэ зогссон байна нөгөө дуугарч байгаа. За тэгээд би температураа 200 градус болгоод 16 минут тавиад тэгээд төмс болон өндөг бүх юм чинь нэг зэрэг болно гэсэн үг, окей? За энэ чинь миний curry-ний юу дуурч байна бас. Миний 5 quart-ийн wok-ны curry-ний хонх дуурч байна. Та нар сонсогдож байгаа. За ингээд юу яаж байгаа учраас би галаа бүр багсгаад ийм хурдан хардаа би гал ихсэхээр хонх дуурайд эхэлж байгаа. Гал багсахад хонх чинь дуурхаа болчихж байгаа тийм үү. Манай тоогооны эд шид ерөөсөө энд байгаа. Ийм sensitive, ийм мэдрэмжтэй. Ерөөсөө гал дээшлүүлэхэд хонх чинь дуурайд, гал багсахад хонх чинь дуурхаа болчихж байгаа. За тийм болохоор би галаа багсгаад галаа бүр одоо энэ low гэдэг дээр нь тавиад тэгээд би цаг тавьчих. Одоо энэ chicken маань нэлээ нөгөө махтай хоол болохоор би ядахтаа нэг баг галтай 28 минут тавьчих. Тэгээ өөрөө юу яагаад 28 минутын дараа би өөрөө унтраачих, окей? За би юу авах, аяр авах. За энэ төмсний юуныхаа би температурыг 200 болгоцсон байгаа. За одоо би энэ дотор биш apple cider vinegar нэг оролцоогоор 4-5 нэлээд их салаад байгаа болохоор ядтаа нэг 4-5 том халбгаар яах юм бол нэг 4-5 халбаг apple cider vinegar. Okay. За энэ дээр жоохон so I added apple cider vinegar in my bowl for my dressing around because I have the quite big volume of salad. It's going to be at least 5, 6, 7 spoons of apple cider vinegar. And then I'm gonna do a couple drops of sesame seed oil. I'm adding a little bit of olive oil. So also, 3-4 spoons of olive oil is more than enough, okay? And then I'm gonna add salt and pepper. So I'm gonna do pepper. And salt. So I'm gonna add the salt. Okay, that's it. I'm gonna need a spoon to mix it up. За тэгээ халбаар ингээд үзүүлээ та нарт. Энэ доктор apple cider vinegar, давс перц, olive oil, тэгээд жохон sesame тос нэмээд бас нэг тийм нэг Аз маягийн амт оруулаад. За ингээд энийга юу яагаад салаатан дээрээ хийж өгөөд за дрессингээ хийчлээ.
Одоо энийг хутгаал ерөөсөө болоо гэсэн үг. Okay? So mix. So I added my dressing, very easy dressing. I'm sure you have all these ingredients at home. If you don't have sesame oil, don't worry about it. You don't have to use it, it's optional. And just mix it up, that's it. It looks beautiful, smells delicious, and voila, my salad is ready. I'm gonna pack it up. And it's ready to go. Go ahead, look at the colors. Look at these colors. Ийм гоё өнгөтэй. Хийхэд өстө super амархан. Okay? Өнгөлөг. Баярын ширээг бол үнэхээр гоё чимж өгдөг ийм гоё амархан 5 минутын салат гэвэл ийм байна. Ерөөсөө ямар л бол ямар ногоо хийж болно. Ганцхан энэ ногоонууд байх шаардлагагүй. So this is a very easy 5-minute, not only beautiful, but super tasty, plus nutritious. Look at all these colors. Green, pink, orange, all the colors. Look at all these colors. So it's a beautiful salad for a holiday table for your guests. I'm sure they all will enjoy. I always get compliments how tasty this salad is, and it's so simple to make. And so easy to make. You can add apples if you want to make add a little bit of sweetness. You can add a little bit of apple. Okay, I might actually do that. Let me see if I have apple here. You know what? I don't have apple, but I have a green pears. So it's right now kind of, you know, pear season here. So let me wash my pear. За надад өнөөдөр алим алга гэж шүү дээ. Тэгтээ алим байхгүй ч гэсэн салаатанда би 3 номер хийчихлээ тий. 3 номероор code number 3 I'm gonna cut my pear. Тийм болохоор лир байна миний хөрөгчин. Тийм болохоор салаатанда би лир хийчих. So So you can see this Salad Master machine is very versatile. It's like having 6 chefs in your kitchen cooking together with you. It's super fast and very easy. Look what's left from the pear. За лирийг бүр ингэтэл ингээ ухаад ийм жижиг болтолно. Хэрчиж болно. Манай Salad Master machine was super. Алтгоонд чинь 6 хүн ажиллаж байгаатай адилхан. That's it. Би ингээд өөрөө ганцаараа өнөөдрийн оройны 20 хүнтэй париныхаа хоолыг ингээд ганцаараа бүгдийг хийх ингээд боломжтой. Okay, so tonight's Christmas party at our office at 5 p.m. Obviously, I'll be there a little bit early to set up everything, to decorate my table and all that stuff. So if you are in the area, in Chicagoland area, northwest suburbs, come on over, have some food, meet our team, meet me, check out our products and get some information, some flyers and all that stuff. So look at this. Let me look at the comments. I haven't been able to read all the comments. I was busy cooking. Oh, Janchup, how are you? What time is it in Australia? My gosh. How are you? Happy holidays, happy cooking. Hello to your team. Congratulations on your achievement this month. That you had a really good month. So I'm super happy for you. Really big congrats to your team and for the entire Bhutan team. You know, I'm sure everybody's proud of you for what you accomplished this past month. So I saw your numbers, super cool. Very big congrats to you. Okay. I see Generoso. Generoso, are you watching me from Singapore?
Oh my gosh, hi Generoso, how are you? How's everything? За манай Австралийн юу салаад мастрын хүмүүс үзэж байна. Сингапураас манай дилер үзэж байна. Тийм болохоор манай салаад мастер гэдэг манай салаад мастрын гэр бүл одоо дэлхийд даяар 56 оронд 600 гаруй дилер байгаа. Тийм болохоор та нар миний стори үздэг, миний юмнууд видеонуудыг үздэг бол та нар мэдж байгаа. Би сая Бали, Сингапур, Хонконг яваад ирсэн. Тэнд бас салаад мастрынхаа хүмүүстэй уулзаад, салаад мастрынхаа гэр бүлтэйгээ уулзчаад тэнд бас манайх шинэ офис Сингапурт нэгдээд тэрний одоо нээлтийн ажилд нь оролцоод ирсэн. Тийм болохоор би удахгүй зургнууд тавина. So I just want to say hello to my Salad Master family from Singapore, from Australia, watching my live videos. Thank you very much for tuning in. I hope you guys all doing well, and I want to wish you happy holidays and happy New Year. If I don't talk to you guys before New Year, so happy New Year, and we'll see you in the New Year, hopefully in January sometime. За ингээд миний хоол ерөнхийдөө биелэн. Shepherd's pie. Oh, shepherd's pie is ready. So let me show you what's going on with shepherd's pie. My salad is done, so I can put this away. So I need to shred some cheese for my shepherd's pie. So all I'm gonna do is actually take cone number 1. Let me wash it. За би cone number 1 нэг номыг хутгаа хэрэглээ. Cheese ингээд дэлгүүрээс ийм shredded ийм бэлтцсэн ийм чизүүд байдаг тийм үү. Тэгэхдээ би өнөөдөр таанаас бас яаж бүтэн чизийг гоё манай салаад мастер машин дээр хэрчиж болдгийг хэлье. So as you know, you can buy pre-shredded cheese from the store. But I want to show you how you can use the blocks of cheese and save some money and make your foods even more delicious. So I'll have a block of cheese, cone number 1, okay? Cone number 1. Hold on, let me clean this one. I rinsed my bowl real quick. And I'm gonna shred the cheese for you, okay? Энэ харта ийм гоё амархан. Ингээд cheese shred хийж болно. Ерөөсө хэдэн секундын дотор. Тийм болохоор манай салаад мастрын машины нээд шид гэдэг маань ерөөсө дуусшгүй. Ийм гоё cheese-ийг ингээд ийм гоё жижиглээд өгч байгаа. Look at this. Shredded cheese in 2 seconds at your home. Cone number 1. Тийм болохоор нэг номерын юунд дээр if you put your hands, you won't cut your fingers here, okay? Whatever is stuck on the outside of the cone, you just reverse it and pick up all the stuff that's stuck on the cone, okay? Тийм болохоор гараа дотор хийхэд зүсэхгүй, гараа буруу энэ юугаа буруу эргүүлэхэд энэ гадна наалтцсан байгаа энэ хутган дээр чинь наалтцсан байгаа ногоо могоо чиз мизээ ингээд буцаагаад ингээд гарн дээрээ авчихна гэсэн үг, okay? За тийм болохоор энэ Sophia, can you come and hold my camera, please? So we're gonna go back to my electric skillet. Where's my shepherd pie is cooking? Okay. Hold it like this. Hold it like this so they can see it. Okay. So I'm gonna open my shepherd's pie and I'll show you with a fork how easy is it to mash it. So remember I cut it in cone number 2. So all you do is just mash it with a fork and it's a mashed potato. За одоо би нөгөө төмсөө ахиж нөгөө юу яахгүй зүгээр сэрээгээр ингээд төмсөө нухаж өгөөд ингээд нухаш биелэн. Ингээд болоо.
ахиж тусдаа тоогоонд төмөс хийгээд ингээд нухаад ингээд ах ямар шаардлага. Зүгээр шууд энэ төмөс чи ийм гой зөөлхөн тэг ийм гой шүүслэг байгаа учраас ингээд нөгөө юу яхад ийм амархан. Ерөөсөө ингээд smash potatoes. Okay. За одоо ингээд төмөс чи ингээд нухсан төмөс дээрээ одоо юугаа cheese нэмээд. So I'm just gonna add on the top, I'm gonna add my shredded cheese. And voila, shepherd's pie, all one pot. Easy peasy. Very easy, very delicious, nutritious, and there's tons of vegetables hiding inside of this shepherd pie. You saw me earlier how much veggies I put in there, okay? I just cover it and that's it. The heat is already turned off by itself, so it's completely off, okay? So I have 1 minute left for my potato salad. Let me show you, Sophia, can you follow me here? Let me show you my rice dish. Okay, so this is my rice dish. Look at this, okay? All I'm gonna do is I'm gonna add a little bit of green peas, frozen green peas. Because the green peas are already cooked, so there is really no time for cooking. All you need to do is preheat it. So all I'm gonna do is add green peas to it. And take my rice spatula and just mix it up. Look at this beautiful split peas and rice, okay? And all I need to do is just mix it up. So it has all these festive colors in it and beautiful colors. Okay. So you have green peas. I'm actually gonna add more green peas. It looks so beautiful. So I'm gonna add a little bit of more green peas. Once I get to the office, I'm gonna put it on 200 degrees and warm it up anyway. But it's so hot already, it should melt the peas all the way through anyway. So it's a very easy dish, okay? And very nutritious, okay? At the same time. Okay, that's it. Our rice dish is ready. Look at this, how beautiful it looks. Very easy. That's it, it's done. So it's our rice stew setting is already done cooking, and all it does, it sits on 150 degrees. It's a keep warm setting, okay? That's all. Now, let's look at our curry. I want to make sure our curry is cooking properly. As you can see, it's simmering very nicely. Okay. So I'm gonna put that in. I wanna try the sauce flavor. How's the flavor of the sauce? Wanna see it? Wow, it's so good. Super good. It's really good. Oh my gosh. Guys, whoever's coming to my party today, they're gonna have a feast. It's super good. Really tasty, super good. So I'm gonna let it cook for 10 more minutes and potatoes should be done. Okay, now let's look at our potato salad. So as you can see, it's actually sucked in. You can't open it. All you have to do not use knife or anything to open the lid. All you have to do is just shake it and twist it. Shake it and twist it. And that's it. Voila, it's done. Okay. So there was no water.
potato salad. There was no water in the skillet, so let me take the eggs. So I'm gonna wash the eggs and hot. За ингээд одоо нөгөө төмсний салаадны маань юу ногоо маань бэлэн, өндөг маань бэлэн, өндгөө би хүүтэн усанд угаагаад энийг гаргаад одоо би нөгөө гадаа хүүтэнд энийг гаргаж хөргөх хэрэгтэй байгаа. За би одоо энийгээ гаргахгүй бол нөгөө нэг төмс чинь ингээ болоод байгаа. Хоол чинь болоод байгаа. Тогоо гэдэг чинь халуун байгаа учраас тийм үү? За одоо oh shit. Okay. This is what happens when you don't have help. Okay. Okay. I need to do something else. Here. За энийг би одоо гадаа гаргаад манай Чикагод хүүтэн байгаа. It's very cold in Chicago, so I'm just gonna basically take it outside and let it cool. I'm gonna use another thing. Okay, so I'm gonna let it cool in on the deck. Sophia, show them what's going on our deck. Come on over. Look at all the snow we have in Chicago. So all I'm gonna do, I'm gonna take my potato, take it outside. Ah, it's stuck, it's frozen. I can't open my door. The snow is stuck. Okay, no luck with the snow, so it's solid frozen. I can't open it. Oh, it's open. Okay, so I take my potatoes, put it outside in the cold snow, let it now cool down in the snow. Okay, so we're gonna check them later. Let me put this one back. Okay. So everything is pretty much done. So I'm gonna finish my live, and I need to clean up my kitchen and head out to my event tonight. So we'll see you in Park Ridge. If you need the address, I'll post it again. And we'll see you tonight if you want to try my food that I just cooked. So check it out, and we'll see you tonight. Happy holidays, and have a great time with your family and friends. So we'll see you in our next video. За би одоо видеого дуусглаа. Галтгооноо цэвэрлээд хурдан гарахгүй болохгүй, удахгүй зочтой хүлээж авах хэрэгтэй. Тийм болохоор галтгооноо цэвэрлчээд хоолундаа бүгдийг нь машинда хийгээд одоо би офис руугаа явах гэж байна. Дараагийн видео гоё сонирхолтой бас видео хийн. Тийм болохоор баярынхаа ширээг юу яах, гоё хоолнуудын санаа оноо аммаар байвал эсвэл би бүр танаа гэрт чи очиод хоол заалгамаар байвал надтай холбогдоорой. Чикаго авд байдаг хүмүүс байх юм бол би гэрт чи очиод хоолыг чи хийж өгч болно шүү. Окей. За тэгээ бүгдээрээ дараагийн видео болтол баяртай. За бай.